сайн байна уу? Сайн байна уу? Хогийн дотроос ирээд байна уу? Өө яхаа. Энэ хогноос ирээд байна. Доош хараарай. Намайг хогийн сав руу аваач хаяач. Ой, хог чинь яриад байна да. Би ч гэсэн хог юм байна штэ. Европын өдрлөг 2024 ярьдаг хог пранк. Улаан зүгтөө өхөө хогийн дотроос яриад байна уу? Доош хараарай. Ой ихчээ. Ой. Хогийн саунд ихтэйхэн шүү. Тийм. Сайн уу? Намайг хог гэдгээ. Чи хогоо хаашаа явах гэж байгаа юм бэ? Намайг зөөлөн гэдэг чи хог ч гэсэн хүн штэ. Өөрөө товцтой ихчээ. Очоод ав. Би наа дотор ч юм байна. Хөөе. Намайг нэг хогийн сав руу аваач тайчаач төхөө. Намайг аваарай. Та намайг аваарай. Сав руу аваач хайчихгүй. Ой аваач. Хайчих гээд юм би ой. Хог хаях гэдэг ямар сони юм бэ чи. Одоо тэгээд цаашаа гүйлтрээ хогийн савнаа тэнд аваачаад намайг нэг. Зүг. Дахиад яваад байгаарай. Хоёроо намайг хогийн савнд хийгээд өгөөч төхөө. Ой. Хогоо ангилж аяа шүү хөөе. Хогийг бид хэрэглээд л хаяад байх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй тул та хог хаягдлаа багасгах, зайлшгүй гарсан хог хаягдлаа ангилан алгахыг уриалж бод. Үргэлжлүүлэн үзцгээе. Хайр шүү дээ. Ийшээ энэ хогнуудыг ангилаа хийчих заа юу. Одоо сүүмүүс авалдаг шүү дээ тий. Тетрапакс авалгаа энийг Монгол улсад дахин боловсруулж чаддаггүй учраас бусад гэдэг хог хаягдал руу. За байцгаар манай хоёроо ингэж хаюул хогийн сав маань яг үлээ удаан дүүрэн шүү дээ тий. Овор хэмжээг нь багасгаж байгаа байхгүй юу? Хана гайхсан уу? Монгол улс дахь унцар хог хаягдлын дахин боловсруулалтын доктортой байдлыг хангах төслийн хүрээнд энэхүү видео хийгдлээ.